Их Британий тагнуулын алба Оросын албаны улсыг түрэмгий хүч нөлөөгөө тэлэх бодлого баримталж байна гэж үзлээ. Тайланд, Камбожийн хилийн маргаан ширүүслээ. Франц улсын зүгээс Меркосурын худалдааны хилэлцээрийн санал хураалтыг хойшлуулахыг уриаллаа. Луврын музейн ажилчид ажил хаялцад зарласны улмаас үйл ажиллагаа нь түрэг зогслоо. Эргээд студиуд тавтай борлон үзэгчтэй Тэнгэрлэгээс гадаад мэдээгээ эхлүүлж байна. Оросын албаны улсын эрх баригчид Украин дахь дайныг зогсоох оролдлогуудыг зориудаар сунжруулж, барууны орнуудын төвчээрийг шалгаж байна гэж үзэж байгаагаа Их Британий тагнуулын албаны тэргүүн Блэйз Мертивели хэллээ. За мөн Владимир Путиний нэрийг онцлон хэлж, мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээг удаашруулж, НАТОгийн гишүүн орнуудад дарамт шахалт үзүүлэх зорилгоос няцаагүй хэвээр байна гэлээ. За тэрээр Их Британий гадаад тагнуулын албыг удирдах хэснээс хойш 2 сарын дараа анх удаа олон нийтэд нээлттэй илтгэл тавихдаа ийхүү дэлхийн аюулгүй байдлын нөхцөл байдлыг тодорхойлж хэлсэн юм. Их Британий тагнуулын байгууллагын олж тогтоосноор Москваг бусад улсын чухал дэд бүтцүүд рүү кибер халдлага хийх, Европын агаарын орон зайд дроноор нэвтрхийг оролдох, галдан шатаах, хорлон сүйтгэх, худал мэдээлэл тараах, кампанит ажил зохион байгуулах, мөн далай дээр болон агаарын орон зайд түрэмгий үйлдэл явуулж байгаа гэжээ. За энэ нь зөвхөн бус нутагт ч биш, дэлхийд дахинд тодорхойгүй докторгүй эмх цамраагүй байдал авчирч байгаа ба Путин бодлогоо өөрчлөх хүртэл болзошгүй аюулд бид бэлэн байх ёстой гэж Блэйз Мертивели анхааруулсан байна. За өдгөө 48 настай тэрээр 116 жилийн түүхтэй Их Британий гадаад тагнуулын албыг удирдах байгаа анхны эмэгтэй дарга юм а. Тэрээр энэ 7 хоногт Лондон дах төв байрандаа сэтгүүлчдээ гөрж үг хэлсэн нь ховор тохиолдлуудын нэг байлаа. За Блэйз Мертивелийн энэхүү Оросын албаны улсын эрх баригчдын дургүйцлийг хүргэж болзошгүй мэдэгдэлтэй зэрэгцээд Их Британий ерөнхий сайд Кейр Стармер Берлинд ирээд байгаа юм а. Тэрээр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский бусад хэд хэдэн Европын улс орнуудын удирдагчдтай уулзаж Орос Украины дайныг хэрхэн зогсоох талаар хэлцэж байна. Их Британи нь энэ дайныг эхэлсэн цагаас хойш Украины талд тууштай зогсож байсан улс орнуудын нэг яах аргагүй мөн. За үүнтэй холбогдуулан сүүлийн үед Их Британд Оросоос ирэх дарамт шахалт нэмэгдэж байгаа гэж хэлж болно. Энэ жил 2 удаа Оросын хөлөг Их Британий усан хил рүү зөвшөөрөлгүй нэвтэрсэн. Хамгийн ноцтой нь өнгөрсөн сарын 20-ны өдөр Их Британий батлан хамгаалахын сайд Жон Хили Оросын тагнуулын хөлөг Янтар Их Британий усан бүсэд нэвтэрч лазер ашиглан Их Британий агаарын хүчний нисгэгчдийн үйл ажиллагааг саатуулсан талаар мэдээлж байсан. Янтар нь Оросын албаны улсын гүний тэнгисийн судалгааны ерөнхий газрын харьяа хөлөг. За инхийн үед тандалт хийж зөрчилдөөн гарвал халдах, довтлох үүрэгтэй гэж Их Британий талаас таамаглаж байгаа. За хэрвээ зөрчил халдлагадаа хүрвэл Их Британи болон НАТОгийн улс орнуудын далайнд орох кабель, хоолой, интернетийн дэд бүтцэд саатал дугуйлдал гарах боломжтой юм байна. За гэхдээ мөн нөгөө талд Оросын элчин сайдын яам энэ хэргийн талаар тайлбар өгөхдөө ердөө судалгаа тандалтын зорилготой байсан ба Их Британий далайд орох харилцаа холбоог тасалдуулах оролцох сонирхол байхгүй, Лондонгийн Оросын эсрэг байр суурь бодлого Европын аюулгүй байдалд эрсдэлтэй алхам болж байна гэж буруутгасан байдаг. Даваа гарагийн байдлаар Камбож руу хийх Таиландын агаарын цохилтууд хөлийн шугамаас хэтэрч Камбожийн нутаг руу орж ихэснийг Камбож улсын зүгээс мэдэгдлээ. За энэхүү цар хүрээгээ тэлсэн Таиландын агаарын цохилт 2-7 хоног үргэлжилж байгаа хөлийн мөргөлдөөний улмаас дөрвөж орон гэргүй болсон энгийн Камбож иргэдийн хорогдох байрны ойр орчмыг онилж эхэлсэн байгаа юм. Камбожийн эрх баригчдын мэдээснээр Таиландын F-16
сүнөөгч онгоцууд өчигдөр өглөөний 10 цагийн байдлаар Камбожийн Оддар Минчи болон Сием Рип гэх хилээс 70 гаруй километрийн зайд орших мужууд руу товтлсныг мэдгдсэн. За харин Сием Рип муж ЮНЕСКОгийн дэлхийн өвийн дурсгалт газар болох Ангкор Ватын нутаг юм байна. Үүнд нөгөө талаас Таиландын агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Маршал Жакрет Тамавачай мэдэгдэл хийсэн. За тэрээр мэдэгдэлдээ довтлохоог хаана хийхийг хилээс холуу, ойруу гэдгээр нь бус харин хаана хийх хэрэгтэй байгаагаар нь шийддэг. Саяны хилээс зайтай хийсэн дайралт бол олон улсын хуулийн дагуу энгийн иргэдэд хохирол учруулаагүй гэж мэдэгдсэн байна. Хилийн маргаан үүсэд байгаа тухайн хоёр улс тал талаасаа нэгнээ буруутгасан өнгө аястай байгаа энэ үед байлдааны бүсэд нэвтрэх эрх хязгаарлагдаж олон улсын байгууллагууд газар дээрний шалган баталгаажуулах боломж хомос байна. Иргэн сануулгад хилийн мөргөлдөөн үүсэх болсон шалтгааны хувьд тухайн хоёр улсын удаан хугацааны хил орчмын газар нутгийн маргаантай холбоотой билээ. Энэ оны 12 дугаар сарын 7-нд дахин эхэлсэн зэвсэгт мөргөлдөөнөөс Камбожид 15 энгийн иргэн амь насаа алдаж 73 хүн шархагдсан бол харин Таиландад 16 цэрэг нас барсан болохыг хоёр талаас мэдэгдээд байгаа. За харин хил орчмын хагас сая гаруй оршин суугчид гэр орноо орхин 4 нүүсэн байгаа юм а. Маргаантай асуудал ширүүлсээр байгаа энэ цаг үед Таиландын эрх баригчид Камбожид нийлүүлэх түлш зэвсгийн тоог бууруулахаар төлөвлөж байгаа болон хил орчмын дамжин өнгөрөх шалганы хамлтыг улам чангатгах болсноо мэдэгджээ. Ийхүү энэ оны ихээр Америк нэгдсэн улс болон Малайзийн дэмжлэг зуучлалаар тохиролцсон гал зогсоох хэлэлцээрийг дахин хоёр талаас зөрчөөд байгаа юм а. Өнгөрсөн 25 жилийн турш яригдж байгаа Европын холбоо Өмнөд Америкийн Меркосурын орнуудтай байгуулах худалдааны хэлэлцээр энэ 7 хоногт батлагдаж чадахгүй хойшилбол олон улсын тавцан дах нэр хүнд итгэлцлээ алдах эрсдэлтэй гэж Европын холбооны худалдааны комиссар Марош Шефчович анхаарууллаа. За тэрээр Аргентин, Бразил, Парагвай, Уругвайтай байгуулах энэ хэлэлцээрийг батлах санал хураалтыг хойшлуулах нь Европын холбооны түүхэнд хамгийн том худалдааны гэрээг бүр мөсөн нурж болцсошгүй гэж үзэж байгаа. Францын ерөнхий сайд Себастьян Лекорню Нямгарагт хэлэлцээрийг хойшлуулахыг уриалсан. Ингэхдээ хямд үнэтэй дахиа үхрийн мах зэрэг хүнсний импорт огцом нэмэгдвэл Европын фермерүүд аюулд орж болзошгүй ба энэ чиглэлд Брюсселийн санал болгож байгаа хамгаалалтын механизмууд хараахан хангалттай биш гэх тайлбарыг өгсөн юм а. Дипломат их сурвалжуудын мэдээснээр хэрв энэ 7 хоногийн санал хураалт хойшлогдвол Меркосурын орнууд хэлэлцээрээс бүр мөсөн гарах магадлалтай байгаа гэлээ. Энэ нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлогын нөлөөг сааруулах, худалдааны түншүүдэд төрөлжүүлэх эдийн засгийн өсөлт нь удааширч байгаа Европын албаны хувьд томоохон цохилт болж магадгүй юм а. Эсвэргээрээ хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийг баталж чадвал Европын автомашин механизмын зах зээлийг тэлхийн зэрэгцээ Хятадаас хараат байдлыг бууруулах чухал түүхийн эдийн ашигт малтмалын нийлүүлэлтийг өсгөх боломжтой гэж Европын комисс үзэж байна. За өнгөрсөн онд Европын комисс болон Меркосурын орнууд худалдааны хэлэлцээртэй холбоотой албан ёсны санал хураалтыг явуулна гэж тохиролцсон ч одоогоор Европын албаны гишүүн орнуудын эцсийн зөвшөөрлийг авч чадаагүй хэвээр байгаа юм а. Үүнд гол саад болж байгаа зүйлсийн нэг нь Франц улсын эрх баригчдын онцлон хөндөд байгаа фермерүүдийн асуудал яах аргагүй мөн учир нь Европын холбоо аж үйлдвэрийн бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой байгаа бол Меркосурын орнууд мах, шар буурцаг, үр тариа нийлүүлэхийг зорж байгаа юм. Гэвч Европта ярих фермерүүд энэ хэлэлцээрийг эсэргүүцэн жагсаж үүний улмаас зөвхөн Францч биш Польш, Унгар зэрэг зарим улс хэлэлцээрийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж эхлээд байна. Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен Бямгарагт Бразилд очиж хэлэлцээрт гарын үсэг зурхаар төлөвлөж байсан боловч гишүүн орнуудын албан ёсны дэмжлэггүйгээр хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжгүй тул олон нийт Франц, Итали зэрэг Европын холбооны томоохон улс орнуудын үйлдэлийг анхааралтай ажиглаж байна.
За дэлхийд хамгийн их жуулчдыг хүлээн авдгаараа алдартай Парис хотын Луврын музей өчигдөр үйл ажиллагаагаа төр зогсоон хаалгаа барихад хүрсэн байна. Музейн ажилчдын ажил хаялтын жагсаалаас болж энэ музейг хааж байгаагаа олон нийтийн хэрэгсэл, мэдээллийн хэрэгсэл X-ээр дамжуулан даваа гарагт зарласан. За харин жагсаалд оролцсон ажилчид ажиллах нөхцөлийг сайжруулах, ажилчдын тоог нэмэгдүүлэх, яаралтай засвар хийх зэрэг шаардлагуудыг тавин жагссан байна. Зул сар шинэ жилд өгсөн жилийн хамгийн оргил ачаалттай энэ үед жуулчид болгоны зорин зочилдог. Жилийн ямар ч үед 30 мянга орчим зочин өдөр бүр хүлээн авдаг энэ музей ийхүү төр хаагдаад байгаа юм а. Одоогийн байдлаар Луврын музей лавга гараг хүртэл үүд хаалгаа буцаа нээхгүй гэдгээ хэлсэн бөгөөд ажилчдын ажил хаялт цаашид үргэлжлэх хэсгээс музейн үйл ажиллагаа хамаарч байгаа юм. Иргэн сануулгад энэ оны 10 дугаар сард 88 сая еврогоор үнэлэгдэх үнэт эдлэлийн хулгайн хэрэг энэ музейд гарснаас төдөлгүй музейн дотор ус алдаж хадгалагдаж байсан эртний бүтээлүүд суурьсан хэрэгүүд тараалан гарсан. Харин эдгээр асуудлуудаас үүдэж үйлдвэрчний эвлэлээс музейн дэд бүтцийн асуудал дээр анхааруулга шаардлагыг өнгөрсөн 7 хоногт өгөөд байсан юм. За энэ шаардлагыг музейн нийт 2200 ажилтны 400 орчим нь дэмжиж ажил хаялт зарласан. Ажлын хит өндөр ачаалал, хүний нөөцийн дутагдал, ажлын байран дээрх тодорхой бус заавар, аюулгүй байдал болон дэд бүтцийн асуудал гэд урт хугацаанд үргэлжилсэн асуудлуудын хүрээнд үйлдвэрчний эвлэлээс хэд хэдэн шаардлага тавьсан байгаа юм. За үүнд шинээр ажилчид авах, ажлын нөхцөлийг сайжруулах багтаж байгаа. За гэхдээ ажилчдын хэлсэн Европын бус иргэдийн тасалбарын үнийг 45%-аар нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэж байгаа нь олон улсын анхаарлыг татаад байгаа юм а. Шийдвэрийн хэрэгжилт эх оны 1-р сарын 14-өөс эхлэх төлөвтэй бөгөөд хуучин тасалбарын үнийг дунджаар 10 еврогоор өсгсөн байсан юм а. Австрали улсын Сидней хотын Бондай далайн иргэдээр еврейчүүдийн эсрэг террорист халдлага нэм гарагийн орой гарч 15 хүний амь насанд хүрээд олон нийтийг зочроосон. За харин халдлагын хохирогчдод зориулсан олныг хамарсан иргэдийн цуглаан өчигдөр болж өнгөрлөө. Мөн халдлагын үеэр гэмт этгээдүүдийг араас нь барьж зэвсгийг нь булаан идэхгүй болгосон иргэний эр зоригийг үнэлэн тус улсын иргэдийн зүгээс хандив цуглуулж эхлээд байгаа юм а. Хохирогчдод эмгэнэл гашуудлаа илэрхийлсэн иргэдийн цуглаан Бондай иргэний түүхэн дурсгалт газар болох павильонд боллоо. За харин Австралийн еврей нийгэмлэгт зориулж тус улсын иргэд эвнэгдлийн илэрхийлэл болгон Сиднейн дуурийн театрын нүүрэн дээр Ханука баярын чухал хэсэг болох Миноро Лааны суурийг бэлэгдэл болгон тавьжээ. Одоогийн байдлаар олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж баатар хэмээн дуудуулж байгаа нэгэн болох Ахмадд сая гаруй Австрали долларын хандив цуглаад байгаа юм. Ахмад гэмт этгээдүүдээс энгийн иргэдийг хамгаалж зэвсгийг булаан авахдаа бууны суманд өртөж өөрөө шархтан эмнэлэгт хүргэгдсэн юм а. Хүндхэн мисаслын дараагаас амь гарч чадсан 2 хүүхдийн аав энгийн муслим эрийн эр зоригийг ард иргэд үнэлж 24 цагийн дотор 1.3 сая Австрали доллар цуглараад байгаа юм. За харин халдлагад өртсөн 25 энгийн иргэд 2 цагдаагийн алба хаагчийн хамтаар хэвтэн эмчлүүлж байгаа. Иргэн сануулахад гэмт этгээдүүд аав хүү хоёр байсан бөгөөд аав болох 50 настай эр цагдаа нарт буудуулж газар дээрээ ам насаа алдсан. За 24 настай хүүгийнх нь хувьд хүнд бэртэл авсан тул хэвтэн эмчлүүлж байгаа юм а. Мөн мөрдөн байцаалт нэмэлт өөр сэжигтэнгүйгээр эхэлсэн байгаа юм. Хэргийн улмаас галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт шинжилэлт хийхээр яарвчлан ажиллаж байгаа бол шинэ өмнөд Уэльс мужид хамгийн хатуу чанга нөхцөлтэй галт зэвсгийн хуулийг нэвтрүүлэх болно гэж тус мужийн ерөнхий сайд Крис Минс мэдэгджээ. Шашны эсрэг чиглэсэн халдлага байсан тул тус улсад байрлах еврей, мусульман, христ, буддист болон хинду шашны нийгэмлэгийн шашны удирдагчид уулзалт зарлан хуралдаж эвнэгдлийг уриалсан. Харин шашны байгууллагуудын зүгээс энэ хэрэгт хариу арга хэмжээ авахгүй болохоо зарлаад байгаа юм а. Мөн тус улсын ерөнхий сайд Энтони Албанез энэ халдлагыг эрс буруушааж Австрали улсад суугаа еврей нийгэмлэгүүдийг дэмжихээ удаа дараа амлаад байгаа юм а.
Тэнгэрлэгзийн гадаад мэдээг үзэж байгаа үзэгч танд баярлалаа. Хөтөлбөрийн энэ хэсэгт зарим мэдээллийг товчхон танилцууллаа. Африк тивд байрлах Кени улсын уугуул иргэд өөрсдийн онцлог хэм маягийг шингээсэн аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хөтөлбөр нь жуулчдын тусламжтай орон нутгийн эдийн засгийн эргэлтэд тус нэмэр болохын зэрэгцээ зэрлэг ан амьтдыг хамгаалах хөтөлбөр юм а. Жишээ татвал өмчин зааны тугалыг ямааны сүүгээр хооллон өсгөхөд шинээр олон ажлын байр нэмэгдэж дотоодын эдийн засгийн эргэлт сайжирч эхэлсэн байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Майамигийн холбооны шүүхэд Их Британд төвтэй BBC агентлагаас 10 тэрбум долларын нөхөн төлбөр хэмжилж хэрэг үүсгэлээ. Тэрээр энэ агентлагийг 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө цацсан Панорома нэртэй баримтад нэвтрүүлэхдээ өөрийг нь гүтгсэн өдөөн хадгалсан худал мэдээлэл түгээх зорилготой эвлүүлэг хийсэн хэмээн буруутгаж байгаа юм а. За энэ нэвтрүүлэгт 2021 оны 1-р сарын 6-нд болсон Капитолийн ордон руу дайрсан үүмэний талаар гардаг. Тухайн үед цагаан ордонд Дональд Трампын хэлсэн үгийг зориудаар үүмэн самун өдөөн төрхирсэн байдлаар эвлүүлсэн гэж буруутгаж байгаа юм а. Энэ хэрэгтэй холбоотойгоор BBC-гийн 2 удирдах албан тушаалтан ажлаа хүлээлгэн өгөөд байна. IRC олон улсын тусламжийн байгууллагаас гаргадаг хүмүүнлэгийн хямралын тайлан танилцуулагдлаа. Хамгийн их хүмүүнлэгийн хямралд өртсөн орноор Судан улс 2 жил дараалан тодорлоо. Тайланд дурдсанаар дэлхийд даяар 305.1 сая хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгцээтэй байгаа бөгөөд 2015 онд энэ тоо 77.9 сая байсан юм а. Жагсаалтад багтсан 20 орны иргэд үүний 82%-ийг бүрдүүлж байна. Судан улсад 2023 оны 4-р сараас хойш олон мянган хүний амь насыг хохируулсан зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байна. Үүний улмаас 12 сая гаруй хүн гэр орноосоо дөрвжээ. Тус улсаас гадна Газ, Мянмар, Сирь, Өмнөд Судан, Ливан зэрэг 20 орон Тайланд багтжээ. Франц улсын тэргүүн хадагтай Бришет Макроны феминист идэвхтнүүдийг доромжилж хийсэн ёс бус хараалын үг видео бичлэгт бичигдэн олон нийтийн сүлжээнд цацагдсан хэрэг гарсан. За үүний улмаас Бришет иргэдээс хүчтэй эсэргүүцэл хүлээн аваад байсан бол өчигдөр өөрийн биеэр уучлалт гуйжээ. Түүний хэлсэн үгс эмэгтэйчүүдийн эрх Франц улсад хэрхэн зөрчигдөж байгааг болон бэлгийн хүчирхийллийн хэргийн шийдвэрлэлтийн асуудалтай талуудыг сөхөн ярихад хүргээд байна. Тэнгэрлэгээс гадаад мэдээг үзүүллээ. Хамтдаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.